Монгол Улсын ерөнхийлөгчийн хүнсний гол хуулийн хүрээнд эрүүл хүнсээр ард иргэд хангах ёстой. Эх орны өрсөн дургсан хүнсний нөгөө ялангуяа өргөн хэрэглэн төмөс, байцаа, лувн, сонгон, агуйц, помидор гэх юм уу. Жимс ногоон гаднаас орг. Гэтэл гаднаас гений өөрчлөлттэй тийм юм орчод сургуулийн хүүхдээ олж штэ. Энэтэй холбоотой хавдар залуучж байна. Энэ 80% хүнстэй холбоотой. Эмтэй холбоотой байж болно, 20% бусдаа асуудал агарын бохирдолч байж болно. 20% хүнстэй холбоотой асуудал. Тийм учраас энэ асуудлаар онцгой гарах шаардлагатай жуулж байна. Одоо Монголын үндэсний хоолны дүр байхгүй болсон. Одоо хуушир бууз шилний газар байхгүй одоо Монголын бүх одоо хүнсний салбарыг GS25 сив эзэмшсэн. Өөр юм байхгүй байгаас харж байгаа те. Тэн нөгөө дахианы гений эрсдлэл дахианы махан хоол хийгээд хэрглэж байна. Устдад янз бүрийн эрсдэлтэй одоо хоол амтлагч нэмсэн тиймд явж штэ. Энэ чинь бас хүнсний аюулгүй алдагдж байна. Энэтэй холбоотой эрүүл мэндийн салбарын хүнсний салбар лаборатори асуудал одоо хил гайлаар одоо сайн шалгахгүй асуудал болох гэсэн үг байна.